Сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил арга зүйн сурвалж сургалт 3. За, сэдв 18 хэл ярианы хөгжил ба сэтгэл хөдлөл. За, дорж дэрэн багш өнөөдрийн сургалтыг чиглүүлж удирдах явуулнаа. За миний дийлэгт харагдаж байна уу? За, харагдаж байна. Харагдаж байна. Миний дуу сонсогдож байна уу? За. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэрээ сайхан наацгаасан уу. За өнөөдөр энэ удаагийн сургалтаараа хэл ярианы хөгжил ба сэтгэл хөдлөлөд сэдвээр өгдөө ярилцсан. За тэгээ юуны өмнө хэдүүлээ хичээлээ эхлэхээ өмнө цоон бас нэг туршлага болцчих. Ер нь хүүхдийн хөгжил энэ хэл ярианы хөгжил сэтгэл хөдлөл хоёр ер нь яаж холбогддог вэ? Та хэд бас хичээл дээр ер нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг ер нь хэл яриагаар дамжуулж ер нь яаж дэмждэг вэ? За хин ч хариулж байна шүү. За хариулсан байна уу? За сайн байна уу? Дорж дэрэн багшаа, сайн байна уу? Гэрлээ багшаа. Австралиас Оги ярьж байна. За тэгээд миний бодлоор ер нь бол зүгээр өөрийн одоо хүүхдийн хэл ярианы хөгжил хадна нөгөө нэг хэд сурж байгаа хүүхд эсвэл хэд сурж байгаа насанд хүрсэн хүн тэр тухайн хэлээ сайн мэдэхгүй бол өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд бол нэлийн одоо хязгаарлагдмал байдаг. За энийг бол би өөрөө биеэрээ туулж ирсэн. Англи хэл анх мэдэхгүй, тэгээд өөрийгөө илэрхийлж чадахгүй. Тэгэхээр бол яг уу тухайн хүүхд тухайн хэлээрээ яг уу сайн ярьдаг, сэтгцийн хувьд эрүүл, за одоо өөрийгөө эцэг эхтэйгээ сайн ярьдаг. Тийм нэг манайхаар бол нөгөө хүүхд нээлттэй хүүхд гэж тухайн хүүхд нээлттэй юу доош хаалттай гэдгээс шалтгаалаад хүүхдийн хэл ярианы одоо сэтгэл хөдлөлийн хувьд өөрийгөө илэрхийлэх байдал, хэл яриагаа илэрхийлэх байдал янз байдаг баг. Тэгэхдээ одоо яг хэл сурж байгаа манай хүүхдүүд бол хэл ярианы одоо англи хэл дээр бол жишээлбэл багш нар нэлээд сайн зааж өгөөд уурч үрээд байвал одоо яадаг ямар нэгэн аргыг зааж өгдөг. Яг одоо миний хичээл дээр бол Монголын хичээл хагас зайн болгонд 2 цаг ордог. Бид зөв хүүхдүүдтэй 3 цаг байдаг. Тэгэхээр яг тухайн одоо хүүхд маань ондох юм уу, бухимдах юм уу, юмаа хийж чадахгүй үед бол ерөнхийдөө бол хүүхд маань сэтгэл хөдлөлөө жаахан бухимдаар жаахан одоо дууга хураах юм уу, тийм байдлаар илэрхийлдэг. Тэгэхээр ер нь хэл ярианы хөгжил бол маш чухал өөрийгөө илэрхийлэхэд дээр нь одоо түрүүний хэлснээр эцэг эх багш нар хүүхдтэйгээ сайн ярьж байх нь их зөв юм болов уу. Тэгээд би тэгж л бодож байна тий. Ер нь. За таны хувьд ер нь сэтгэлийн хөдлөлийн одоо үгийн сангийн түвшинд ч гэдэг юм уу? Эсвэл одоо илэрхийлүүлэх тэр чадварыг нь дэмжсэн ер нь ямар сургалтын арга гэх үү? За миний хувьд болохоор яг нөгөө нэг одоо хүүхэд болгоны үгийн одоо хэл ярианы төвшин янз бүр учраас
За зарим хүүхэд маань бүр ярьж чадахгүй, зарим хүүхэд маань баг зэрэг өөрийгөө илэрхийлнэ, зарим хүүхэд маань ерөнхийдөө одоо нэг тийм яг тийм сайн яг монгол хэлээр сайн илэрхийлдэг хүүхэд бол байхгүй. Зүгээр англиар тэд нар одоо өөрсдөө илэрхийлдэг. Би одоо надад энд хэцүү байна, энийг ойлгоход одоо надад бэрхшээлтэй юм ч гэх юм. Би хэлж чадахгүй юм. Надад энэ үг бол маш хэцүү, би хэлж чадахгүй нэг өөрийгөө өөр нь англиар илэрхийлдэг. Тэр нөхцөлд бол би эцэгтэй нь ерөнхийдөө ярьж одоо хүүхдүүдтэй ингэж одоо нээлттэй ярих хэрэгтэй байна. Тэгээ хүүхдэд хэрэгтэй үгнүүдийн жагсаалтыг бол одоо нэлийн хэдэн үеийн жагсаалт чухал сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн үгийн жагсаалтуудыг одоо ямар ч эцэгчүүд бас ганц нэгийг одоо өгсөн байгаа. Тэр бол хангалттай биш үү? Тий. За баярлалаа. За өөр хуваалцах багш байна уу? Би нэг ганцхан жишээ хэлээд хий да. За Манай хүүхэд огт англи хэл байхгүй анх цэцэрлэгийн ангид 5 настай ороод тэгээд англи багш нь хүүхдэд сэтгэл хөдлөлийг нүүрний илэрхийлэлээр зааж өчөөснийг сандгийн. Инээх, уурлах, гомдох, гайхах бүх хөдөлгөөнийг ямар ч үг байхгүй зөвхөн нүүрний хөдөлгөөнөөр илэрхийлээд тэрийг надад үзүүлээд нэг хөөрч хэлж ирснийг санаж байна. Тэгэхээр тэр дохио зангаар нүүрний илэрхийлэл гэдэг бол анхдагч хамгийн түрүүнд хүүхдийн дотоод тухайн үеийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нэг том хэрэглүү гэдэг юм байна гэж тэрнээс харж байсан. Баярлалаа. За өөр тогтсон аргачлал хэрэгэлдэг багш байна уу? За сая бидний австралиас холбогдсон багш бол сэтгэл хөдлөлд заасан үгсийн чагсаалтыг зэгчүүдэд хийж өгсөн багш гэдэг. За энэтэй ажиллахан аргачлал. Багшаа би бас нэг юм мартчихсан бай. Тэрийг нэмэт хэлчих. Нөгөө флаш карт гэдэг байдаг шүү дээ, зурагтай. Тэрийг одоо тийм зургийн картууд бол хийсэн. Төрөний багш маань хэлсэнтэй адилхан зургийн картууд хийсэн. Тэрийг бас ашиглаж хэрэглэдэг байгаа тий. Монгол үгнүүд үү? Тийм Монгол үгнүүд одоо Монгол үгнүүд хичээлээрээ дамжуулаад флаш картуудыг бол хийсэн байгаа. Тэгээд инээж уурлж гэн одоо бухимдж гэн гэх юм уу тийм одоо сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн тийм картууд байгаа. Тий. Тэрийг хүүхдүүд тэрэнд бол маш их дуртай үгээ маш сайн чийждэг тий. За одоо нэг бас аваад тэгээд хичээл таваа тий. За өөр санаа бодлоо хуваалцсан байна уу? Америкийн Монгол судлалын төвөөс байгаа багш энэ ECM-д сайн байцгаана бүгдээрээ сайхан наадсан уу. Манай Америк Монгол судлалын төвийнх бол нөгөө ихэнхдээ дандаа томчууд ордыг. Тэгээд яг тэдний сэтгэл хөдлөлүүдийг хүүхдийн сэтгэл хөдлөл шал өөр илэрхийлэгдэж гарч ирдэ шүү дээ. Одоо жишээ нь тэрэн дээр бол бид нар яг сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тийм флаш карт март янз бүрийн юм бол нэг хэрэглээд байдаггүй. Яг одоо тухайн хүний өөрөө одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ би бол одоо хэд хэдэн оюутныг бол мэдчихээн. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ ингэсэн шууд ингээд ширээн дээр ингээд биччихээд тэгээд гараа өргөөд ингээд хаалгаруу заачаад гараа яваад гэсэн баггүй. Тэгээ би одоо энэ яач үгээ гэсэн чинь цаасан дээр өөрийнхөө тухайн байдлыг бичээд тэгээд гараа явуулсан гэсэн. Тэрийг би 2 3 оюутан дээр тэгэж илэрхийлсэнийг юу санаж байгаа. Бусдаар бол тэрнийг их тийм томчуудын хувьд бол өөрсдийнх нь нөгөө зорилго тодорхой болохоор хичээлийн одоо явцад янз бүрийн асуудал боллоо гэдэг сэтгэл хөдлөлөө тийм гүнзгий илэрхийлж гаргах гэсэн энэ одоо 20 30 жилийн хугацаанд бол нэг үдэггүй байдаг. Баярлалаа. За хэдүүлээ хичээл рүү орцгоё. За тэгэхээр хэдүүлээ хэл ярианы хөгжил ба сэтгэл хөдлөл гэдэг сэдвийн хүрээнд
За нэгдүгээрт бол сэтгэл хөдлөл гэж юу вэ гэдгийг бол агуулгын хувьд ойлгох тайлбар. За хоёрдугаарт хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжлийн онцлог гэж байна. Мэдээж нутгийн хүүхдийн хүмүүсүүдээс бол нэгдээд ялгаатай. Энэ ямар онцлог байдгийг таам. За тэрний дараа сэтгэл хөдлөл хэл ярианы хөгжил хоёр нь яаж холбогддог, яаж холбогдсдын талаар тавьж танилцуулна. Энэний дараа Монгол хүүхдийн ер нь сэтгэл хөдлөлийн одоо илэрхийллүүд эсвэл үгс ер нь яаж сурдгийг, ямар онцлог байдгийг, монгол хэлний одоо юу гэдгийг онцлог энэн дээр ер нь яаж идэвхтэй талаар товчхон ярилцсан. За мөн одоо юу гэдгийг бусад хэлний өөр хүүхдүүдээс тийм ээ ямар юугаараа ялгаатай байдгийг, манай хэлний онцлог систем үү тусдах юм уу тэр талаар ярилцсан. За хамгийн сүүлд сэтгэл хөдлөл заасан ер нь үгийн сан яаж нэмэгдүүлэх боломжтой, ямар байдлаар хүүхдтэй харилцуулах болох юм те. За энэ талаар нэг юм арга зүйн авч слайд ярьсан. За бид нэр анхны хичээл дээр бүгдээр үзсэн хүүхдийн хөгжлийг тодорхойлоход бол хэд хэдэн хүчин зүйл одоо хэд хэдэн хөгжлийн ай бол маш чухал гэх тийм. За тэгэхээр энэ бол нэг 4-5 хөгжлийн ай бол хүүхдийн хөгжлийн хүрээнд яригдчихээ. Энэ донд одоо бид нар хэл яриа харилцааг бол тусдаж аваад баг одоо ихний 10-аад хичээлээр бол нэг тийм маш сайн бол яригдсан байна тийм. Тэгээ энэ маань бол одоо бидний өнөөдрийн ярилцах байгаа нийгэм сэтгэл хөдлөлийн одоо хөгжлийн айд бол маш чухал үүргийг гүйцэтгэж байна. За энэ нь өөрөөр хэлбэл энэ хоёрын хоорондын харилцаа холбоо хамаарал бол маш өндөр байдаг. Ялангуяа хүүхд хэдий чинээ баг байна, төдий чинээ энэ хоёр бол зэрэгэлдээ маягаар бол ярьдаг гэж бодлоо. За хөгжиж байгаа орнууд бол энэ асуудал руу бол маш чимтэй хүчтэйгээр бол анхаардаг. За мөн хүүхдийн насны заагаар бол одоо эзэмших тэр нөгөө хөгжлийн тэр чадваруудыг бол тодорхойлох заагаад байдаг. Ялангуяа хөгжиж байгаа орнууд бол 16 хүртэлх нас гэдэг 16 хүүхдээ гэхэд хүүхд бол марваа нэг байдлаар өөрийнхөө сэтгэлийн хөдлөл мэдрэмжээ зохистой үг хэллэгээр бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг, ойлгуулж чаддаг ийм бүрэн дүүрэн чадвартай болсон байна гэж бодоод одоо сургалтын стандарт бол заасан байна. Тэгэхээр манад бол одоо яг тийм байдлаар стандартлсан юм бол одоогоор би хараагүй байна. Тэгээ ер нь бол тодорхой хичээлийн агуулгын хүрээнд давхар болоод явдаг баг. За тэгэхээр энд бол яг энэ сэтгэл зүйн талаасаа энэ хоёр бол маш уялдаа холбоотой ийм чадвар байна. За тэгээ хүүхдийн хөгжил дээр ярих тусаа бол хүүхдийн хэл яриа хангалттай сайн хөгжиж сэтгэлийн хөдлөлийн хөгжил бат давхар явагдана гэж болоод. За тэгэхээр сэтгэл хөдлөл гэж юу вэ гэдгийг үзье. За мэдээж бол би ч түрүү хэллээ те сэтгэл хөдлөлийн эрүүл тогтвортой хөгжил гэдэг бол харилцааны цаашдаа нийгэмшлийн чадварыг илэрхийлж суурь үндэс бол. За тэгээд энийг бол тайлбарлахдаа бидний одоо хүрээлэн байгаа орчин тэрэнд үзүүлж байгаа хариу үйлдэл хоёрын харилцан үйлчлэл юм а гэж бодлоо. Ойлголоо. Гэхдээ ер нь судлаач одоо яг энийг яг ямар байдлаар тодорхойлоод байна гэдэг дээр маргаантай хിവэрэл байдаг. За мөн нөгөө талаасаа энэ бол физиологийн болон танин мэдхүн үйл явцуудын бидний одоо үйлдэлж байгаа мэдрэмж гэж бодоод хэлдэг. За тэгэхээр сэтгэл хөдлөлийг бол нэг талаасаа суралцж болдог, нөгөө талаасаа суралцах боломжгүй бидний одоо хариу үйлдэлүүд гэж хэлдэг. За суралцж болно гэхээр мэдээж анх өрөөсөө нохоо харж байгаагүй, нохоо хараад буцангууд амжилт гэсэн юу гэдэг ямар нэг байдлаар хариу үйлдэл үзүүлнэ. Гэхдээ нохооноос стан байна гэдэг тэр зүйлийг бол аваас болгож байгаа тэр процесс тийм ээ. Гэтэл нөгөө талдаа бол нөгөө хүүхдийн зүрхний цохид болцох юм уу? Эсвэл одоо гарынх нь алганы хөлс гарах юм уу тий? За ямар нэг байдлаар тийм автомат хариу үйлдэл үзүүлж байгаа бол энэ бол бидний суралцах боломжгүй тэр хариу үйлдэл гэж.
Тэгэхээр энийг бол нэг талаасаа суралцж болд юм байна. Нөгөө талаасаа бидрээс байглаасаа тий гарч идэг юм хариу. За сэтгэл хөдлөлийн үндсэн үүрэг юу байдаг вэ гэхээр ерөөс бидний үйлдэлд болоод бэлтгэж байдаг. Өөрөөр хэлбэл бидний бүхий л одоо зан үйл тийм ээ үйлдэлд сэтгэл хөдлөлийн үүрэг болоод маш их байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл ямарваа нэг одоо юу гэдгийг сөрөг зан үйлдэлтэй, сөрөг үйлдэлтэй, сөрөг зан авиртай байгаа бол тэнд ямар нэг сэтгэл хөдлөлийн мэдрэмжийн асуудал өрнөд байна гэдэг зүйл болоод ардсан байна гэсэн. Тэгэхээр энэ хоёр болоод одоо юу гэдгийг өөр хоорондоо маш уялдаатай зүйл байна. Бид нар тэгэхээр нөгөө гаргаж байгаа хүний үйлдэлийн одоо үр дүнгийн яриад байхаас биш тэрний ард юу болоод байгааг бол бас тэр болгон сонирхдаггүй тийм ээ. Тэгэхээр тэр болгон болоод ард нь сэтгэл хөдлөл мэдрэмжтэй холбоотой асуудлууд байх боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хоёр бол адилхан байна гэсэн. За тэгэхээр энэ дээр хин сэтгэл судлаачд бол хэд хэдэн энэ дээр одоо тогтож зөвшөөрсөн байдаг. За тэр нь юу вэ гэхээр сэтгэл хөдлөлийг бол 3 үндсэн хэсэгт хангалтдаг. За нэгдүгээрт нь бол энэ физиологийн хариу юм аа. За хоёрдугаарт нь бол зан үйлийн хариу юм аа. За гуравдугаарт нь мэдрэмж юм аа гэж 3 хэсэгт зөвшөөрдөг. За гэхдээ энэ хугацааны болон шалтгааны хувьд тийм ээ одоо яг ийм байна гэсэн тийм зөвшөлтсөл бол одоогоор бол байхгүй. Ягаад гэхээр энийг хэмжих тийм ээ эсвэл одоо энэнд нөлөөлөд байгаа хүчин зүйлийг яг ийм ээ гэж гаргаад ирэх бол бас маш төвөгтэй байдаг. Ягаад гэхээр хүний сэтгэлийн хөдлөл гэдэг нэг талаасаа биологийн хүчин зүйлээс гадж идэг, нөгөө талаасаа орчны хүчин зүйлээс гадж идэг. Эсвэл одоо хувь хүний одоо юу гэдэг тухайн хүнд заяагтмал одоо тэр ялгаатай байдлаас шалтгаалж ах ийм тохиолдол бол байна. Тэгэхээр яг ийм юмнаас болоод байна. Яг ийм зүйлээс болж ийн гэдгийг бодлоо тухайн хүнтэй шууд холбоотой учраас шууд ерөнхийж тайлбарлах боломжгүй гэж. За мөн энийг тайлбарлсан бол одоо хид хідэн ер нь бол онлууд байдаг. Гэхдээ тэд нар бол яг одоо юу гэдгийг жишээлбэл танин мэдхүйн талаасаа сэтгэл хөдлөл ийм онцлог үүрэгтэй юм аа гэдэг юм уу. За эсвэл одоо энэ Джеймс Бангакигийн онол буюу бие махбодод явагдаж байгаа өөрчлөлтийг одоо сэтгэл хөдлөлийн органик хэлбэрээр шинэ гэж буюу өөрөөр хэлбэл бид нар юу гэдгийг уйлж байгаа учраас гимслийг мэдэрч байна. Эсвэл зөрчилдөж байгаа учраас ууралдагч гэдэг юм уу тий. Ямар нэг байдлаар бие дээр юу мэдрэгдэж чинь тэр болоод сэтгэл хөдлөлийн хариу үйлс байна гэж бодлоо үздэг юм. Асуулт байна. За тэгэхээр энэ дээр бол маш олон ийм зүйл баримт бол байна л да. Энэ бол ганцхан жишээ. Ягаад гэвэл бид хэлсэн те сэтгэл хөдлөлийг ойлгохын тулд маш олон хүчин зүйлийг бол ойлгох шаардлагатай болдог. Тэгэхээр бас нэлээд төвөгтэй байдаг. За дараагийн яг одоо хамгийн сүүлийн үед ойлгоод байгаа юм бол илүү одоо нэг тарих судалтай холбоотой өөрөөр хэлбэл яг тухайн хүний сэтгэл хөдлөлийг тухайн тархины одоо хэсэг тархины одоо нэг талбар тийм ээ хариуцаад одоо үйлдэж байна гэдэг байдлаар судлаач томьёолдог. Өөрөөр хэлбэл энэ дээр хүний тархинд байдаг амигдала буюу тийм ээ одоо хаалмон хэлбэртэй, буйсын хэлбэртэй за энэ бол харагдаж байгаа ийм хэлбэртэй хэсэг болоод илүү удирдах байна. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийн хөдлөлийг энэ хэсэг болоод илүү зохицуулж байна. Хэрвээ энэ хэсэг дээр ямар нэг алдаа гэдэг юм уу тоглолт гэдэг юм уу тийм гарлаа гэхэд ямар нэг байдлаар тухайн хүний одоо сэтгэл хөдлөлийн систем ажиллах тэр мэдрэлийн систем бол асуудалтай болж эхэлнэ гэсэн. За мөн нөгөө талаа энийгээ тойрсон маш олон бас тархины хэсгүүд болоод ордог гэж үздэг. Өөрөлдвөл тогтоолтой хэсгүүд, эсвэл мэдээж боловсруулалттай холбоотой хэсгүүд тийм ээ. Энэ болгон болоод оролцсноо. Тэгээ энэ дундаас амигдала гэдэг хэсэг бол хамгийн дүүрэгтэй оролцдог гэж боддог. За мөн одоо янз бүрийн сэтгэл хөдлөлүүд байна. Тэгэхээр тэр болгон бас өөр тархины бүсүүд болоод энийг хариуцж авах боломжтой гэж үздэг. За жишээлбэл айдас гэдэг сэтгэл хөдлөл болоод илүү амигдала гэдэг
хэсэг дээр илүү идэвхжиж байгаа боломжтой гэж бас судлаачид үздэг. За өөрөөр хэлбэл бид нар ямарваа нэг зүйлс суралцах эсвэл ямарваа нэг зүйлсээс зайлсхийх тийм ээ үед бол айдас маш эрчимтэйгээр идэвхжих ийм хандлагатай байна. За дараагийнх нь уур гэж байна тийм. За уур бол бидний тархины урт талын хэсэг дээр илүү бидний одоо ухамсартайгаар тийм ээ хариу үйлдэл үзүүлж байгаа тийм зүйлийг болоод хэлэх юм. Тэгэхээр бидний тархины урд хэсэг дээр болоод нэлээд төгчж боловсруулагддаг. За дараа нь уйтхар гониг байна тийм ээ. За энэ бол мөн амигдала гэдэг хэсгээр болоод төгчж юм. За чигшил зэвүүцэл гэдэг тийм ээ. За мөн энэ тархины гол байдаг тийм ээ. Хоёр тархийг холбож идэг корпус каллосумын ойролцоох тэр хэсгийн хэсэгт болоод төгчж идэг. Тэгэхээр ийм байдлаар янз бүрийн сэтгэл хөдлөлүүд бас янз бүрийн тархины бүсэд болоод идэвхжих хандлагатай байдгаа гэж болоод судлаач. За тэгэхээр судлаачд бол сэтгэл хөдлөлийг тодорхойлох болоод бид түрүүсэн тийм маш төвөгтэй байдаг. Гэхдээ ер нь бол үндсэн 6 төрлийн сэтгэлийн хөдлөл байна гэж тодорхойлсон байдаг. За та хэдийн зургийг хараад ер нь ямар сэтгэлийн хөдлөл байна хэдүүлээ нэрлэе. За эхний зураг яаж вэ? Эхнийх нь бухимдсан ууралсан юм уу? За бухимдсан ууралсан байна. За дараагийнх нь Баярлсан, за дараагийнх нь дургуйтсан, жигшилсэн, гайхсан. гайхсан байна. Энэ одоо жоохон гунигтай юм уу? Гойнсон байна. За энэ Энэ эргэлдсэн юм уу? Айсан байна. Айсан юм уу нэрээ тий айсан. айсан байна тийм ээ. За тэгэхээр энэ сэтгэл хөдлөл бол ямар ч соёлоос үл гаргалцсан ерөөсөө хүнд байдаг ерөнхий одоо үндсэн 6 төрлийн сэтгэл хөдлөл байна гэж боддог. Бусад төрлийн сэтгэлийн хөдлөлийг болоод нэлийн төвөгтэй мөн тухайн соёлоос хамаарат харилцан айлгүй байна гэж үздэг. Жишээлбэл юу гэдгийг фах гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо юу гэдгийг ой гашууч үед юм уу тийм ээ. Энэ идэр болоод нэлийн төвөгтэй сэтгэлийн хөдлөлөө гэж үздэг. Гэтэл энэ байгаа 6 үндсэн сэтгэл хөдлөл болоод хүний суур үндсэн сэтгэл хөдлөл байна гэж. Өөрөөр хэлбэл баяр хөөртэй ба, уйд гонигтай ба, айцтай ба, ууртай ба, жигшилтэй ба, за гайхаж төвчөрсөн ба тийм ээ. За энэ бол хүний үндсэн 6 төрлийн сэтгэл хөдлөл байна гэж үздэг. За тэгэхээр энэ бол хүүхдээр мөн яг ялгаатай. Тэгээ судлаачид энийг бодоод үзэхдээ би түрүү хэлсэн тийм хүний сэтгэл хөдлөлүүд бол биеэс одоо биетээс хашгүй холбоотой. Өөрөөр биеэс салгаж ерөөсөө болохгүй. Бие дээр ямар нэг асуудал гарлаа. Тэгэхэд тийм сэтгэл хөдлөлтэй шууд холбогдож идэг. Өөрөөр хэлбэл бие дээр ямар нэг байдлаар тохио өгч идэг, сигнал өгч идэг гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ дээр судлаачид энэ дээр ямар сэтгэл хөдлөлийн үед одоо хүний биед юу яаж идэвхжиж байна гэдгийг юм температурын одоо юугаар үзүүлсэн байна. Эдгээр тийм. За жишээлбэл одоо юу гэдгийг ууралсан үед, айсан үед тийм ээ. За эсвэл одоо чигшид зэвүүцсэн үед нэлээд их юм идэвхжил болоод өндөр байна тийм үү. За гонигсан үед эсвэл одоо хэвийн доктортой байгаа үед биш. Гонигсан үед бол сэтгэлээр унсан үед эсвэл одоо ичхүүр мэдэрсэн үед сөрөг сэтгэлийн хөдлөл мэдрэх үед хүн маш юм таагүй одоо хүүтэн одоо идэвхжлийн хувьд ингээд доошоо явсан ийм дүр зураг болоод байна тийм. За мөн ямар нөхцөл байдал одоо хүний бие ямар сэтгэлийн хөдлөл идэвхжил яаж өгөх боломжтой вэ гэдгийг бас энэ буруутгах зургууд дээр одоо харуулсан байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл танд ямарваа нэг сэтгэлийн хөдлөл илэрлээ гэхэд таны биед ямар нэг байдлаар сигнал болоод болчихсон. Тийм учраас бие харах нь бол маш чухал шүү гэдгийг бол эндээс санаагаар хэлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл
ямар нэг сэтгэл хөдлөлийг одоо юу гэдэг жишээлбэл та бахархтаа гэхэд эсвэл одоо ичтэй гэхэд тийм ээ. Ямар нэг байдлаар таны сэтгэл хөдлөл танд ямар шууд мэдрэгдэнэ гэсэн. Тэгэхээр энэ бол яг хүн болгонд бол мэдээж харилцан адилгүй. Бид рүү хэлсэн тийм маш субъектив шинжтэй учраас нийтэд нь яг ийм байдлаар гэж болох хэлэхэд хөвгтэй учраас хүн болгонд бол харилцан адилгүй мэдрэгдэнэ гэсэн. За тэгвэл энийгээ үргэлжлүүлээ хэдүүлээ хүүхдийн сэтгэл хөдлөлийн онцлогтойд нэлцэн. За тэгэхээр хүүхдийн сэтгэл хөдлөлийг ярихын өмнө бол нэг маш чухал юм хэдүүлээ бас ярих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хүн өөрийг нь хөгжүүлэх тийм ээ хүсэл эрмэлзэлд тохирох эсвэл түүнд тусдын болохуйц зүйлийг эргээр үнэж түүнийг бол байн ирж хайж. Энэ бол хүний төрөлхийн одоо мөн чанар гэж. Харин эсвэргээрээ тийм ээ итвэх хичгээд нь хөгжөхтөн саад болж байгаа зүйлийг сүргээр үнэж түүнээс айр болоод зайлсхийх юм хандлагатай байдаг. За энэ итгэвчл бол хүнд бол төрөлхөөс заяагдан байдаг. Гэхдээ энэ нь хүүхэд насанд бүр маш их өндөр байдаг гэсэн. Харин насанд хүрэхэд болохоор илүү хамгаалалттай болдог. Эсвэл төвшөртэй болдог. Гэтэл хүүхдэд бол энэ нь бага байдаг гэсэн. Тийм. Тэгэхээр хүүхэд насанд хүрсэн хүн хоёрын ялгаа эндээс шууд бол харагдаж байна гэсэн. За тэгэхээр хүүхэд бол эрт үедээ маш олон төрлийн сэтгэл хөдлөлийг бол мэдэрдэг. За бидэрт бол юу гэдэг сэтгэл хөдлөл хизээ яаж хэлдэг вэ гэхээр хүүхэд бол анх түрүүд уйлахаас болоод шууд хэлэхдэг гэсэн тийм ээ. Тэгэхээр уйлаад хүүхэд өөрийнхөө одоо ямар байгаагаа шууд илэрхийлэх боломжтой байдаг. За дараа нь анган жагаа, бунган жагаа ямар нэг байдлаар тийм ээ өвгөн бос байдлаар тантай харилцаа үүсгэж байгаа. Тэр болгон сэтгэлийн хөдлөл давхар явж идэгаа гэж үздэг. За бид түрүүн бас энд хэлжтэй те насанд хүрсэн хүмүүстэй бол адил сэтгэл хөдлөлийг ойлгож илэрхийлж болоод бүгд боловсруулдаггүй. Гэхдээ хүүхдэд сэтгэл хөдлөлийн чадвар сул байх юм бол ямар ч хэлсэн өөрийгөө ойлгож хүлээн зөвшөөрөх тийм ээ. Эсвэл ямар нэг зүйлс дээр хүссэн төвчээ. Эсвэл өөртөө итгэх эсвэл өөрийгөө удирдах одоо тэр чадвар. Эсвэл өөрийгөө үнэлэх үнэлэмж, бусдыг ойлгох чадамж зэрэг бол дагаад шууд сул олоо явчихдаг гэсэн. Тэгэхээр энэ болгон бол сэтгэлийн хөдлөлтөд бол шууд холбоотой байдаг гэсэн. Тэгвэл энэ яаж хэлтэй холбогддог вэ? Хэл ярианы хөгжлийн хоёр яаж холбогддог вэ гэхээ ярив. Тэгэхээр сэтгэл хөдлөлийг таньж ойлгох, илэрхийлнэ гэдэг бол бид нар түрүү ярьчлаа. Тийм ээ хүүхдийн хөгжилд бол маш чухал. Гэхдээ тэр дундаа нийгэмшил, танин мэдгэн хөгжилд бол чухал нөлөөтэй байна. Тэгвэл энийг юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө өөрийнхөө болон эргэн тойрныхоо сэтгэл хөдлөлийг таньж ойлгох, илэрхийлэх чадвар гэдэг. Өөрөөр хэлбэл хүн хоорондын харилцааны чадварыг хэр сайн хийж чадах вэ? Хүнтэй ойлголцох чадвар ямар байх вэ? Хүнтэй харилцах чадвар ямар байх вэ гэдгийг илтгэжийдэг энэ чадамжийг хэлнэ гэсэн. За тэгэхээр сэтгэл хөдлөл илэрхийлсэн өвгөн болон өвгөн бус илэрхийллүүд бол энэ чадамжийг дэмжихэд бол чухал хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид нар бол дан ганц одоо юу гэдэг юм үгийн тухай бол ярих байна. Тэгээ өвгөн бус илэрхийллүүд гэхээр одоо юу гэдэг нь нөгөө бидний биеийн хилэмжүүд тийм ээ. За үгээр илэрх боломжгүй харилцааны хэлбэрүүд бол орж ирнэ гэсэн. Тэгэхээр хүүхдийн хувьд бол сэтгэл хөдлөлд суралцахад маш төвөгтэй байдаг гэж үздэг. Яагаад гэхээр энэ нь маш хийсвэр шинжтэй байдаг. Ялангуяа бол маш олон хэлбэрээр илэрдэг учраас нэг хүүхэд нөгөө ингээд категорид оруулах, ангилах, ялгах, танихад маш их хугацаа ордог. За мөн тухайн хүүхэдтэй эерэг харилцаа холбоо үүсгэж чадж байгаагаас шууд хамаардаг гэж байна. За тэгэхээр би түрүү хэлсэн тийм хүүхэд анх хорвоод мэдээд уйлахаар бол өөрийнхөө сэтгэлийн хөдлөл байдаг гэж байна. За тэгээд тэрнээс цаашаа бол хүүхэд одоо нүүрний хувирал, нүдний хөлбөлгөөн тэр хоолойны өнгө, хэмнэл, бие хэмжээг одоо таньж ялгаж ойлгохоос болоод харилцаанд орж бол хөгждгөө гэсэн. Тэгэхээр хэл ярианы хөгжил гэдэг бол бид нар анхны хичээлдээ ярьсан тийм ээ. Шууд одоо өвгөн хэлбэрүүд буюу хоолойны өнгө тийм ээ, хэмнэл тэр айцам болов эсвэл одоо юу гэдэг нь биеийн хилэмж, нүдний хөдөлгөөн гэдэр бол маш чухал байдаг. Ялангуяа хүүхдийн хөгжилд бол хүүхдийн яраа болон бага насны үед бол
чухал үүрэгтэй байдаг. За тэгвэл энэ маань жоохон том болоод эренгүүтүүд нь яадаг юм бэ? За тухайн үг хэлээд хэлд ороод ингээд хэлэнгүүд ер нь ямар төлөвтэй яаж хөгжих юм бэ гэж та үүтэй ярилцъя. За тэгэхээр судлаачд бол 18 сартаагаас эхлэн сэтгэл хөдлөл илэрхийлсэн үгсийг болов хүүхэд хэлж эхэлдэг гэж боддог. Тэр хэлж эхэлж байгаа анхны үг нь баяр хөөртэй гэсэн сэтгэл хөдлөл байна. Өөрөөр хэлбэл Монгол хүүхдүүд бол гоё гэж хэлдэг тийм ээ. Мэдээж англи хүүхдүүд бол илүү happy гэж хэлдэг. Тийм байдлаар бол илэрхийлнэ гэсэн. Тэгээ 2 настайгаас эхлэн нүүрний хувирлыг баримжаалж эхэлдэг. Тэгэж явж байгаа 3-аас 5 насны хооронд үндсэн сэтгэл хөдлөлүүдийг нэрлэж чаддаг болж байна. Өөрөөр хэлбэл бидний түрүүн үздсэн 6 үндсэн сэтгэл хөдлөлийг 3-аас 5 насны хооронд бол аль хэдийн ялгах юм чадамжтай, мөн нийтлэх юм чадамжтай болсон байна гэж боддог. За ингэж байгаа 4-өөс 11 насны хооронд бол сэтгэл хөдлөл заасан үгс 2 жил тутам 2 дахин өснө гэж судлаач тогтоосон байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ насны хооронд тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлийн үгийн сан тухайн хүүхдэд суул байх тийм ээ. Эсвэл одоо өсөхгүй байх юм бол тэр хүүхэд ямар нэг байдлаар зан төлөвийн асуудалд орох эрсдэл нь өсөж эхэлдэг гэсэн. За 12-оос 16 нас хүрээд ирэхээр энэ нь бүр оргил үедээ хүрэх гэсэн. За энэ үедээ өөрөөр хэлбэл хүүхдийн одоо нөгөө өсвөр насны үе болоод ирж байгаа тийм ээ. За тэгэхээр өсвөр насны үе дээр бол хүүхд илүү бас сэтгэл хөдлөлтөд хүчтэйгээр илэрхийлдэг. Эсвэл өөрийгөө илүү хүчтэйгээр одоо бие хүний хувьд мэдрэх, ойлгох тийм хэрэгцээ өндөр байдаг учраас энэ үйл бол оргил үе гэдэг гэж. За ингэж явж байгаад 18 нас гэхэд хүүхдийн одоо сэтгэл хөдлөл заасан үгсийн ойлголт харьцангуй төлөвшөж докторжиж эхэлдэг гэж байна. Тэгэхээр энэ бол нэг 18 нас хүртэл бол хүүхдийн одоо тархины хөгжилтэй холбоотой бас тагалдаад явж идэг ийм үзэгдэл байна гэсэн. За мэдээж энэ дээр суралцах тодорхой үе шат гэж байна. Өөрөөр хэлбэл тодорхой дараалалтай. За өөрөөр хэлбэл хүүхдийн анхны одоо сэтгэл хөдлөл заасан үгс ямар байдаг вэ гэхээр билгүйсэн тийм гоё байна. За эсвэл ууртай, гонигтай байна. За энэ бол хүүхдийн хамгийн анхны сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн үгс гэж байна. За энд бол ялангуяа 0-оос 3 наснд тийм ээ. За 4 нас хүртэл бол энийг хамгийн их тусламжтайгаар эдгээр үгсийг ашиглаж өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Харин нөгөө талд жигших, гайхших, цочирдох гэсэн одоо сэтгэлийн хөдлөлүүдийг арай хожуу хилээд татамжийн хувьд бас илүү бага ашигладаг гэж бодож судлаач үздэг. Өөрөөр хэлбэл хүүхд илүү эерэг сэтгэл хөдлөлийг сүрэг сэтгэлийн хөдлөлөөс илүүтэй үзэх ийм хандлагатай тэрийг илэрхийлэх ийм төлөвтэй байна гэж бодож судлаач. За мэдээж энийг тодорхой сэтгэл хөдлөлийг заасан үгсийг тийм ээ суралцахад нөлөөлдөг бол хүчин зүйлс их байна гэж үздэг. За энд бол 3 хүчин зүйлсийг болоод үздэг. За нэгдүгээрт нь бол мэдээж орчноос үзүүлж байгаа нөлөө буюу эцэг их эргэн тойрны хүмүүсийн ашиглаж байгаа сэтгэл хөдлөл заасан үгсийн сангийн төрөл хэлбэр тийм ээ. За мөн нөгөө тал давтамж. Өөрөөр хэлбэл хаан гэр бүл тийм ээ тодорхой хэмжээнд сэтгэл санаагаа нийтдээ ярьж одоо юу гэх юм харилцдаг үү? Эсвэл одоо юу гэх юм сэтгэл хөдлөл заасан үгсийн хэрэглээд хаан гэр бүл харьцангуй бага ийм байх юм бол тэр хүүхдтэй харилцаа болов мөн хүүхд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгох, өөрийгөө ойлгох тэр чадвар шууд буурч боломжтой гэж байна. За мөн нөгөө тал тэр насан туршидын сэтгэл хөдлөлийг зөв таньж ялгаж нэрлэж буй байх маш чухал гэж үздэг. Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүсүүд сэтгэл хөдлөлүүдийг хооронд нь хольж утгадаг гэж үздэг. Жишээлбэл би гомдлоод байгаа юм уу? Эсвэл би зүгээр гомдоод байгаа юм уу, тийм ээ? Би бухимдаад байна уу? Би уурлаад байна уу? Гэдэг ч юм уу, тийм. Тэгэхээр эдрийг ингээ хооронд нь хойлоод яг зөв таньж ялгаж бодож чаддаг. Эсвэл одоо би хүн буруутгаад байна уу?
Эсвэл би хүн шүүмжлээд байна уу гэдгийг хүн ялгаж чадахгүй тий. За гэх мэтээр хэдий чиний эдрийг зөв ялгаж танилж тийм ээ нэрлэж чадна. Хэдий чиний энэ ухаан одоо хүүхдийн хөгжилд бол нөлөөлдөг хүчин зүйл болдог. За мөн нөгөө талд тухайн хүүхдийн хувийн туршлага болоод шууд чухал нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд хэр аюулгүй, тайван тийм ээ. За мөн хүүхдийг одоо дэмжсэн, тэтгэсэн тийм ээ. Ямар нэг одоо юу гэдгийг одоо хянсан, тулгсан тийм сөрөг одоо хандлах одоо юу гэдгийг хүүхдийг хүмүүжүүлэхгүй байх юм бол одоо юу гэдэг илүү бас хүмүүжлийн хувьд тийм ээ тайван доктортой за мөн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зөв ойлгох илэрхийлэх юм чадамжтай болдог гэж байна. За тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр хэл ярианы хөгжил сэтгэл хөдлөлтийг хооронд нь ядтаа зайлшгүй энэ үгийн сангийн асуудлыг болоод шууд ярьдаг гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдтэй холбоотой тэр орчин тойронд хэдий ч нэг сэтгэл хөдлөл заасан үг ашиглах хэдий ч нэг тухайн хүүхэд сэтгэл хөдлөлийг таньж ялгах, ойлгох, илэрхийлэх чадвар болоод өндөр байна гэж байна. Энэ яагаад ингэж хэлээд байгаа вэ гэхээр хүүхэд энийг ойлгох тусам өөрөөр хэлбэл ямарваа нэг байдлаар ууралсан үедээ, айсан үедээ, эсвэл одоо юу гэдэг нь зэмлүүлсэн үедээ өөрөөр хэлбэл таагүй сэтгэлийн хөдлөлийг мэдэрсэн үедээ тэрийгэ зөв илэрхийлэх, зөв одоо зохицуулах тийм чадвартай болж төлөвшдгөө гэж байна. Тэгэхээр энэ бол хүүхдээс ч хамаарсан мөн орчноос хамаардаг ийм харилцан үйлчлэлийн хүн явагддаг ийм зүйл байна. За тэгэхээр судлаачид бол энийг хоёр талаас үздэг. Нэгдүгээрт нь бол хүүхдийн түрүүн би хэлсэн тийм хүүхд рүү чиглэсэн тэр орц буюу эцэг эхийн тэр одоо хүүхд рүүгээ чиглэж байгаа, хандж байгаа тэр яриа ер нь ямар вэ гэдгийг бол авч үздэг. За тэгэхээр энэ дээр бол ээжийн одоо сэтгэл хөдлөлийн одоо ямар үгсийг илүү давтамжтай ашиглаж байна гэдгийг бол судлаачид бол гэмтсэн байдаг. За тэгэхээр энэ дээр ээж нар бол ихэвчлэн за мэдээж хайртай тийм ээ. За эсвэл жаргалтай, уйтгартай, айсан, ууралсан гэдэг одоо үгсийг болоод маш их давтамжтай болоод хэрэглэдэг гэсэн. За тэгэхээр яг энэ нь туслахтаа болоод хүүхдээр яг ийм байдлаар болоод бас илэрч байна гэдгийг болоод энэ энэ чинь нэлээд том 179 ийм хүүхдийн одоо хэл ярианы ийм корпус дээр шинжилгээ хийгээд 10 хэлсэн хэлийг багтаасан ба ийм судалгаан дээр үндэслэж гаргасан тооцоо байдаг. Тэр өөрөөр хэлбэл ээж хүүхд хоёрын тэр үгийн сан одоо сэтгэл хөдлөл заасан үгийн сан ашиглаж байгаа байдал бол өөр хоорондоо нэг баяртай холбоотой байна гэдгийг бол эндээс харуулж байна гэсэн. За мөн энэ дээр та бас хүүхдийн зарим давтагдж байгаа сэтгэлийн хөдлөлүүдийг бас харж байгаа бох тийм би ганцаардч юм гэдгийг хэлж байна. За мөн айж байгаа, гайхширж байгаа, бухимдж байгаа тийм ээ. За мөн үдсэн ядж юм гэдгийг ийм үгсийг болоод бас хүүхд ашиглах хандлага болоод бас өндөр байна гэсэн. Тэгэхээр хүүхдтэйгээ энэ болгоныг хуваалцаж ярилцах гэдэг бол маш чухал. Мөн багш нарын зүгээс ч гэсэн өөрөөр хэлбэл бас ямар байдлаар хүүхдийн сэтгэлийн хөдлөлийг зөв ойлгож илэрхийлэх үү. За мөн та өөрөө бас яг энэ хэр нээлттэй ханддаггүй гэдэг бол маш чухал хүчин зүйл байна. За мөн нөгөө талд бол бас насны нөлөө байна. За өөрөөр хэлбэл ээж одоо хүүхдээ те няраа үед хэрэгжилж байгаа үгийн сан хүүхдээ няраа үед нь хэрэгжилж байгаа үгийн сан 2 настайд хэрэгжилж байгаа үгийн сан 3 настайд хэрэгжилж байгаа үгийн сан тогтмол ийм өсөх хандлагатай байдаг. За энэ нь нөгөө талдаа бас хүүхдэд яг ялгаахгүй хүүхдийн тэр үгийн сангийн хөгжлийг нас ахих тусам болоод нэмэгдүүлэх юм байдаг гэсэн. Тэгэхээр ийм болоод нэмэгдэх хандлага болоод олон хэл дээр бас болоод ирсэн байна. Тэгээ Монгол дээр бол одоогоор ингэж судалсан зүйл бол байхгүй тий.
За тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр хүүхэд нас ахих тусам сэтгэл хөдлөл заасан үгийн сан бол нэмэгдэж байна. Мөн нөгөө талдаа орчноос сонсох үгсийн сан бас нэмэгдэх юм хандлагатай байна гэж бол судлаач үздэг. Мөн ямар сэтгэл хөдлөл би түрүүн хэдгээр слайдн дээр хэлсэн. Ямар сэтгэл хөдлөл илүү эрт хөгжиж байна, ямар нь илүү хожуу хөгжиж байгаа вэ гэдгийг бас давтамжаар нь бол гаргасан байна. Тэгэхээр хүүхэд тийм ээ жаргалтай байх, гонигтай байх гэдэг бол нэг хэрэг ч гэсэн нөгөө талдаа одоо айх тийм ээ. За эсвэл одоо бүр ингээд уурлах тийм ээ. За энэ бол бас давтамжийн хувьд бол бас эрт эхэлж байна гэж бол ойлгох. Гэхдээ нөгөө эрэг сэтгэл хөдлөлтөйгөө харьцуулахад мөн үндсэн сэтгэл хөдлөлтөй харьцуулахад бол харьцангуй юм бага. За гэхдээ эндээс та хэд харж байгаа бох те ерөнхийдөө хүүхэд бол нэлээ их юм баяртай, жаргалтай тийм сэтгэлийн хөдлөлүүдийг бол илүү илэрхийлж байна тийм ээ. За тэгвэл энэ Монгол хүүхдтэр болоод ирэхээр тэгвэл яах вэ? За тэгэхээр Монгол хүүхдтэр бид нар энийг хүүхэд ер нь яаж сэтгэлийн хөдлөлтөөр тий хэлээр дамжуулж илэрхийлдэг вэ гэдгийг мэдээж сэтгэл хөдлөлтөө авсан үгийн сан дээр төвлөрөх шаардлагатай байна. Тэгэхээр Монгол хүүхэд ямар маягаар ер нь болоод илүү сэтгэлийн хөдлөлтөө илэрхийлдэг вэ гэхээр за энэ бол хэлний онцлогоос гадна. Өөрөөр хэлбэл англи ч юм уу за барууны Европын хөлөөл бол хөвчлэн сэтгэл хөдлөлийг бол тэмдэг нэрээр илэрхийлдэг тийм ээ. Гэтэл энийг ихэвчлэн бас үйл үгээр илэрхийлэх юм хэлнүүд гэж байдаг. За Монгол хэл бол тэр хэлэнд өөрөөр хэлбэл өөрийнхөө сэтгэлийн хөдлөлийг илүү үйл үгээр дамжуулах. Эсвэл үйл үгийн одоо нөхцлөөр тийм ээ залгуур аваад илэрхийлэх ийм онцлогтой байна. Жишээ нь энэ нэг 6 настай хүүхдийн хэлсэн үгийг хэдүүлээ харъя тий. За нохоо уурлаад идчихсэн гэдэг дээр за хүүхэд энэ дээр тэгээд нөхцөлтөөлөө холбох үүлийн нөхцөлтөөлөө холбох нөхцөл бол заалгаж байна тийм үү. За дараагийнх нь болохоор ууралчихсан царай бугын царай муухай ууралчихсан юм шиг байна. За мөн энэ дээр яг ялгаа авахгүй өнгөрсөн цаг дээр хүүхэд бол юу сэтгэлийн хөдлөлийг болоод таньж ялгаж болоод хэлж байна тийм ээ. За дараа дахиад мөн ялгаа авахгүй мэлхийг хараад инээж хөөрөөд баярлан сайхан байж гинэ. За энэ дээр мөн ялгаа авахгүй хүүхэд бол үгийн үндэс дээр үүлийн одоо нөхцөлтөөлөн холбох юм нөхцөл залгаад болов сэтгэлийн хөдлөлийг илэрхийлж байгаа тийм. Тэгэхээр монголоор бид нар бодохдоо юу гэдгийг хүүхэд тэмдэг нэр хэлээд байвал илүү одоо сэтгэлийн хөдлөлөө мэдрэмжээ илэрхийлээд байна гэж бол ойлгож байна. Тэгэхээр Монгол хүүхдийн сэтгэлийн хөдлөлтийг эмчилтэй юу гэдэг үгийн сангийн нэмэгдүүлэлтээ бас үйл үг дээр одоо төвлөрөх нь илүү зөвхөн амжтай арга байх боломжтой байна гэдгийг бол эндээс. За тэгэхээр би саяныхыг бол ингээ харчиж байгаа тийм хэдүүлээ одоо ингээ үгсийн аймгаар ингээ аваад үзэх юм бол Монгол хүүхд яагаад энийг илүү үйл өгдөл төвлөрөөд байгаа гэдгийг энэ графикаас болоод хэдүүлээ харж байна. За энэ бол миний судалгааны үр дүнгээс шүү. За тэгэхээр би энэ дээр хот хөдөөрөө бол хүүхдийн хэл яриаг бичээд энэ дээр бол анализ хийсэн байгаа. За тэгэхээр энэ дээр бол хамгийн их давтамжтай нь бол үйл үгийг нэлээх ашиглаж байна. Айл одоо групп. За дараа нь бол сэтгэлийн хөдлөл болоод хүүхд бага настай байх тусам хүүхэд ийм авиа дуурайх үгсийг эсвэл одоо сул үгсээр дамжуулан сэтгэлийн хөдлөлөө мэдрэмжээ илэрхийлэх хандлага болоод өндөр байна. За дараа нь мэдээж дайвар үг болон тэмдэг нэрээр бол тодорхой хэмжээнд бол илэрхийлж байгаа төр зураг харагдаж байна. Тэгэхээр монгол хэл болоод илүү үйл үг төвтөгөөр сэтгэлийн хөдлөл мэдрэмжийг болоод илэрхийлэх ийм хандлага болоод ажиглагдаж байна гэсэн. За тэгэхээр та бас зарим нь гайхчихж магадгүй. Ер нь ингээ хот хөдөөгийн үг ер нь яг одоо сэтгэлийн хөдлөлийн үгийн сангийн хувьд ер нь ялгахгүй гэх тийм. За одоо яг энэ миний нөгөө төвөрт авсан хүүхдийн баг байсан учраас мөн би яг сэтгэл хөдлөлийг бүр ингээд сонирхож яг нэг даалгавар өгч
хэмжээгүй болохоор бол тодорхой хэмжээнд энэ дээр бол ялгаа болоод гараагүй. Гэхдээ ерөнхий дүр зураг бол ер нь хөдөөрөө хүүхд явах тусам тэнд төрөл бүрийн сэтгэлийн хөдлөл заасан үгсийг ашиглах, үгсийг бүтээх тэр хандлага болоод хөдөөдөг болоод илүү байх тийм дүр зураг болоод ажиглагдсан. Гэхдээ статистикийн хувьд бол хэмжээд үзэх бол ямар нэг байдлаар ялгаа харагдаагүй. За тэгээ үгийн сангийн давтамжийн хувьд одоо жишээлбэл хэдүүлээ бас хараад үзье. Монгол хүүхд яагаад дандаа үйл үгээр илэрхийлээд байна, эсвэл тэмдэг нэрээр илэрхийлээд байна гэдэг жишээг энэ дээр хэдүүлээ харж байгаа. За энэ дээр та харж байна тийм ээ, орилсон, айсан, ууралсан, гайхсан тийм ээ. За баярлаж, за гомдсон, уцаарсан, эргэлсэн, за гих мэтэр бол дандаа ихэвчлэн үйл үгээр сэтгэлийн хөдлөл илэрхийлж байгаа энэ хэв шинж бол илүүтэй давмгаалж байна тийм ээ. За гэтэл тэмдэг нэр бол маш ер нь бол нэлээд цөөхөн ажиглагдсан. Өөрөөр хэлбэл нэг аймар гэх юм уу, муухай гэх юм уу тийм ээ. Эсвэл заваан гэх юм уу, гонигтай гэх юм уу тийм байдлаар бол цөөхөн бол илэрхийлж байгаа юм дүр зураг байна. За мөн бас яг энэ бүлэг дээр бас яг ялгаа болохгүй, илүүтэй үйл үг бол гарч байна. За мөн одоо энэ дээр жишээлбэл хүүхд бүрзийсэн, за бахирсан гэдэргээд бас сонин юм хүүхдээс гарамгүй тийм үгсийг болоод ашиглаж байгаа гэж байгаа. За хот дээр болоод ирэнгүүт за мөн бас яг ялгаа авахгүй, илүү нөгөө өнгөрсөн цаг дээр өнгөрсөн цагийн сан сэн сон сөнөөр илүү хүүхд илэрхийлэх юм хадлага болоод байсан ч. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь бол Монгол хүүхэд илүү үйл төвчтөөгөөр ер нь бол өөрийнхөө сэтгэлийн хөдлөлтийг болоод илүүтэй илэрхийлж бас ойлгох юм байна гэдгийг бол харж байна. Тэгвэл энэ дээр мэдээж одоо багш нарт за мөн нөгөө талд эцэг эхчүүдэд тийм ээ хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг илүү яаж сайн ойлгох вэ? Эсвэл одоо сэтгэл хөдлөл заасан үеийн сэдвээр хэрхэн яаж нэгдэх вэ? Ийм асуулт болоод түгээмэл байдаг. За нэгдүгээр энэ дээр болоод нэг хоёр зарчим бол яригддаг. За энэ бол сургам талаасаа ч гэхээр за мөн сэтгэл зүйн талаасаа ч гэхээр. За мэдээж нэгдүгээр зарчим бол хөнгөнөөс хүнд рүү явна. За ялангуяа бага насны хүүхдэд ажиллаж байгаа бол хөнгөнөөс хүнд рүү чиглэнэ гэсэн ийм зарчим бол явдаг. За хоёрдугаар хүүхдэд тулгах тийм ээ. За эсвэл одоо юу гэдгийг албадах гэдэг хандлагаас илүүтэй хүүхдийг сонсох, хүүхдэд хүлээцтэй хандах тэр хандлага бол маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл насан турш хүмүүсүүд сэтгэл хөдлөлийн хувьд харьцангуй бас тэрийг хүүхдтэй харьцуулахад харьцангуй сайн удирдах чадамжтай, харьцангуй анзаарах чадамжтай тийм ээ, ухамсартайгаар анзаарах чадамж бол өндөр байдаг учраас хүүхдэд айл болох боломж өгөх, хүүхдэд айл болох нөхцөл тавихгүйгээр сонсох, хүлээн зөвшөөрөх гэдэг энэ зүйл бол хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжөлд бол маш чухал байдаг. Тэгэхээр энэ зарчмыг бол багш нар бол хүн яг ялгаа авахгүй хариулах зүйтэй гэж боддог. За тэгэхээр хэд хэдэн одоо үйл ажиллагаагаар дамжуулан бол мэдээж дэмжиж болно. За нэгдүгээрт бол түрүүний Австралийн багшийн жишээ ингээд гарч ирж байна. За ямар сэтгэлийн хөдлөл тийм ээ мэдрэмжүүд мэдэх талаар хүүхдэд нэрлүүлэх, эсвэл чагсаан бичүүлж болно. За энэ бол маш чухал гэж байгаа. За тэгэхээр энийг шууд мэдээж нэрлүүлж бичүүлж болно. Нөгөө талд юу гэдгийг тодорхой зурган үзүүлэн карт шиглаад тийм нэрлүүлэх, эсвэл чагсааж бичүүлэх, эсвэл одоо юу гэдгийг одоо синоним орно тийм ээ. Өөрөөр хэдэн янзаар яаж хийж болох талаар аргууд бол ашиглаад нэрлүүлж бичүүлж чагсааж бичүүлж боломжтой байна гэсэн. За мөн нөгөө талд сэтгэл хөдлөл гэдэг маань бол маш олон янзаар хэмжих боломжтой. За үлгэрээр дамжуулж болно, дуугаар дамжуулж болно, бүжгээр дамжуулж болно тийм ээ. За эсвэл зарим хүүхд бол илүү дотогшоогоо чиглэсэн ийм хандлагатай байдаг. Аль болох одоо үгээр өөрийгөө илэрхийлэх тийм ээ, харилцах тэр чадвар сул байдаг учраас
илүү зургаар эсвэл өөрт нь тохирсон аргаар илэрхийлүүл бас маш үр дүнтэй байна гэж бодож байна. За мөн мэдээж бас сэтгэл хөдлөлтөөрсөн тоглоомод тоглож байна. За ингээд тошооч гэдэг юм уу эсвэл карт ашиглах маягаар ч гэх юм тийм ээ. За ийм байдлаар хэмжиж болох юм. За хамгийн сүүлд бол мэдээж дүрд оруулж тоглох. За энэ болоод бүр маш чухал арга гэж болоод үздэг. Ялангуяа бүр бага насны хүүхдэд одоо жишээ нь бол хүүхдүүд нөгөө нуугдаж тоглодог эсвэл одоо юу гэдгийг айл бэлтэж тоглодог нэг юм төсөөллөөрөө тоглодог тэр тоглоомын аргачлал гэдэг бол бүр маш чухал байдаг. Ялангуяа одоо юу гэдгийг хүүхдийн нийгэмшлийн чадварыг тийм ээ хүүхдийн бусдтай харилцах чадварыг за мөн ялангуяа тэр хэл ярианы хөгжлийг дэмжих чадвар дээр бол энэ аргачлал бол маш үр дүнтэй. За тэгээд эцэст нь бол би та хэдэд бас энийг нөгөө хэл ярианы хөгжлийг үнэлэх аргачлал гэх хичээл дээр танилцуулж ирсэн. За эхнийх нь бол мэдээж энэ нөгөө хэл хөдлөлийн одоо мэдрэмжүүдийн илэрхийлсэн картууд бол байдаг. За энд ялангуяа нөгөө хүүхдийн сэтгэл зүйчид за мөн багш нар ялгаахгүй тусгай хэрэгцээтэй багш нар ч гэдэг юм уу тийм ээ. За мөн хилцэлчд бол энэ картыг бол маш түгээмэл ашигладаг. За тэгэхээр ийм карттай ер нь бол болж авах хэрэгтэй. За хэрвээ байхгүй гэх юм бол би файлаар нь бас өгч болно. Хүүхд өөрөөх нь одоо юу гэдэг iPad дээр нь тий үзүүлэх маягаар болоод үзүүлээд тэр олон янзын сэтгэл хөдлөлүүдийг яаж таньж ялгаж ярьж байна. Нөгөө талдаа өөрт нь яг тэр сэтгэлийн хөдлөл яаж мэдрэгдэж байгаа хэрхэн одоо бие дээр нь юу болж байгаа талаар тэр хувийнхэн туршлагыг тийм ээ хувийнхэн тэр мэдрэмжийг одоо хуваалцуулж ярилцах. За мөн нөгөө талаас багшийн зүгээс яах вэ гэхээр багш жишээлбэл за энд ямар сэтгэл хөдлөл болж байна гэдгийг өөрийнхөө бас туршлагатай холбож хүүхдэд нээлттэй маягаар ярих юм бол хүүхд илүү нөгөө тоогоо Мөрөсөн ч юм уу яасан чинь ямар ч байсан гайвал ах шиг юм. Тэр өөрөө хоёлаа мэдэрээс дээ. Чи мэддэг шүү дээ. Хоёроо их зөвхөн шиг. Би биш фот гэдэг. за энэ хүнийхээ контракт фото Яг хөө ч ч магадгүй эсвэл Хишгэнита. Миний одоо зогсон болох юм гэдэг байна. Тэш жоохон цасан байж магадгүй. Хишгэ наад юугаа хаагач. нөгөө юунаас хаалж байхгүй юм. Юм сонсгоны хол ташсан. Тийм. Тэгэхээр нэгдүгээр нь бол энэ мэдрэмжийн ийм картуудыг бол за хоёрдугаар нь нөгөө Хэрлээ багшийн юу хаач болохгүй мөртэй. за хоёрдугаарт нь бол нэг ийм бас нэг ийм үзүүлэн маягаар ашигладаг. За мөн сургуулийн ийм хэрэглэхгүй байна. За энэ дээр бол бас яг мэдрэмжүүдийг ингээд чагсаацсан байдаг тий. За тэгэхээр энэ дээр уйдхар гэдгийг өөрөөр ямар янзаар ер нь бол илэрхийлж болох юм. Ууртай байна гэдгийг өөрөөр бас ямар янзаар илэрхийлж болох юм тийм ээ. За тэрийг ямар үед гаргаж болдгийг гэдэг талаар хүүхдтэй ийм ярилцах ийм тасгал ажлуудыг болоод гэртэнч тэр ангидч тэр хийх юм бол бүр маш үр дүнтэй гэж байна. За жишээлбэл энэ дээр айсан гэдэг хүүхд ямар үед айж юм, ямар үед таарлж юм тийм ээ. Ямар үед төгсдیں, ямар үед санаа зовдیں тийм ээ. За ямар үед илүү ингээ ачаалтаад байна, ямар үед өөрийгөө хангалтгүй гэж мэдэрч юм гэдэг юм уу тийм ээ. За энэ болгоныг бас ингээд хүүхдтэй харилцаж, ярилцаж маягаар бол асууж тодруулах юм бол хүүхдийн хэл ярианы хөгжилд бол маш чухал үүрэгтэй. Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжихэд бол маш эерэг ач холбогдолтой гэж бодож үздэг. Тэгэхээр ийм маягаар одоо сургалтын хэрэглэгдэхүүн үүсгээд
Тэгээ монгол хэлээр үүсгээд түрүүний хэлсэн монгол хэлний онцлог суйрлаад тийм ээ илүү үйл үгээр ингээд дэмжих юм бол хүүхдийн хэл ярианы хөгжлийг, сэтгэл хөдлөлийн хөгжлийг бодвол дэмжихэд бол чухал ач холбогдолтой. За мөн бас нөгөө талд би та энэ номыг хинтэн бас авцсан баг мөн хэмжээгээр нөгөө баялаар ч гэсэн бишгэлж байгаа баг. За тэгэхээр энэ номыг энэ үлгэрийг бас нас харгалзахгүйгээр хүүхдүүдээр яриулж байгаа. Хүүхдүүдээр энэ дотор өрнөж байгаа тэр үйл явдлуудын сэтгэлийн хөдлөлийг нэрлүүлэх, ялгуулах тий. За мөн тэрийг нь өөрийнх нь одоо нөхцөл байдалтай холбож яриулах, тодруулах маягаар одоо бас ашиглаж болно. Тэгэхээр энэ бол хүүхдийн одоо хэл ярианы сэтгэл хөдлөлийн хөгжлийг давхар дэмжиж байгаа юм зүйл болдог. За тэгэхээр энэ дээр бол та хэд одоо юу гэхийн монгол хэл бол үгийн сэтгэл хөдлөл заасан үгийн сангийн одоо юугаараа бол нөөцөөрөө бол маш баялаг. Тэгэхээр тэр болгоныг түүгээд англиар тийм ээ бичүүлээд хүүхдийн үгийн сан нэмэгдүүлэх юм бол энэ бол аль аль талдаа бол бас маш эерэг нөлөөтэй болох юм. Тэгэхээр нэг хичээл чинь нэг иймэрхүү маягаар тийм эсвэл нэг модулч нэг иймэрхүү маягаар энэ сэтгэл хөдлөл рүү чиглэсэн маягаар бол явбал бас маш үр дүнтэй байх юм болов гэж энэ хичээлийг одоо гэсэн шүү. За тэгэхээр өнөөдрийн хичээл энэ бүрээ дуусч байна. Гэхдээ дуусахаас өмнө хэдүүлээ бас нэг богинохон бичлэг үзчихье. За тэгэхээр энэ тоглоомыг бол бас ер нь нэлээд тоглоулж сурах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүдэд энэ сэтгэл хөдлөлийг нэрлэлцгээе гэдэг. За энэ болохоор хүүхдийн ивэг сангаас хийсэн энэ штокийг би ашиглаж байгаа шүү. Тэгэхээр иймэрхүү маягаар ялангуяа Байлинг болтмын хос хэлний орчинд, олон хэлний орчинд өсөж байгаа хүүхдүүдэд бол тухайн хэлтэй холбоотой маягаар ийм сэтгэл хөдлөлийг нэрлүүлэх, таалгах энэ тоглоомыг бол тоглоулах боломжтой байдаг. За энийг хэдүүлээ харъя. Багшаа дуу нь гарахгүй байна. Тоон гарахгүй байна гэсэн үү? Тийм дуугүй яваад байна. Дуугүй л яваад байна. Багшаа дууны руу гарахгүй байна. За байж. Дууг нь одоо яах хэрэгтэй бол энэ нөгөө би шууд компьютероос ярьж байгаа болохоор дууны явахгүй болоо. Хэд мэдэх зүйл байна. Бичлэгийг нь яг хуу линкийг явуулчихгүй юу? Тэгээд сонсч инээс доогуур нь бол ярьж байгаа юм нь бичгээрээ гараал байгаа юм байна. За тэгвэл тэгээд линкийг явуулчих. За тэгэхээр энэ бол нэг тоглоомын нэг хэлбэр. Тэгэхээр хүүхдүүдтэй сэтгэл хөдлөлийн одоо нэрийг таах, нэрлүүлэхтэй ийм маягаар одоо бүлэгт байгаа тоглоулах юм боломжтой байна. Тэгэхээр ийм маягаар хичээлдээ бас дэмжих боломжтой. За энэ бол нас харгалзахгүй явна. Зарим хүмүүс бодож иж магадгүй өсвөр настай хүүхдүүдэд тохиромжгүй юм шиг байна. Жоохон хүүхдтэй юм шиг байна гэх мэт. Тэгэхээр энийг багш хэдий хинээ өөрөө одоо яаж зохион байгуул өдөрт тийм ээ. Тэр бол багшаас болж гадна гэсэн. За тэгээ хамгийн сүүлд хэлэх юм нь за энэ бол нэлээд нөгөө сэтгэл зүйн шинжтэй зөвлөмжөл. За нэгдүгээрт нь бол хүүхд би түрүү хэлсэн тийм ээ. Хүүхдийн сэтгэл хөдлөлийг дэмжих. За мөн хэл ярианы хөгжлийг дэмжихэд бол аль болох
аюул багтай, сэтгэл ханамжтай, таатай тийм нөхцөлийг бол бүрдүүлэх нь чухал байдаг. За өөрөөр хэлбэл бид нар хүүхдийг одоо юу гэдгийг сурах гад хүүхдийг ингээд дэмжих гээд байгаа хэдий ч гэсэн таны зүгээс эсвэл одоо юу гэдгийг багш нарын зүгээс эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэд ямар мэдрэмжийг төрүүлээд байгаа вэ? Хүүхдэд ямар одоо хандлагыг мэдрүүлээд байгаа вэ гэдэг маш чухал байдаг гэсэн. Тийм тэгэхээр би айгу зааж ийна гэсэн мөртлөө хүүхдийг алдтаад байдаг. Би ингээд айгу сургаад байна гэсэн мөртлөө хүүхдийг одоо юу гэдгийг тулгаад одоо хүүхдийн сэтгэл хөдлөлийг өгөөсгдөг, мэдрэмжийг өгөөсгдөг ийм хандлагууд болоод бас маш сүргээр нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр би бас ямар байгаа вэ гэдгийг болоод бодож үзэх нь бас маш чухал байна гэсэн. Мөн ангид ямар уур амьсгалыг ер нь илүүтэй бүрдүүлвэл илүү зохимжтой вэ гэдгээ бас эргэж харах нь бол бас чухал. За хоёрдугаарт нь бол мэдээж би түрүү хэлсэн тийм ээ. Тодорхой хэмжээнд үлгэрлэлийг болоод илүүтэй бүрдүүлэх тийм ээ, ярилцах, хамтран шийдэх гэдэг энэ бол маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл илүү багш дүүтэй гэхээсээ илүүтэй юуны суралцагчийн өнцгөөс багш өөрийгөө харах, үнэлэх тийм ээ. За мөн тэнд оролцоотой байх гэдэг бол бас маш чухал байдаг. За дараа нь хүүхд ялангуяа хүүхдтэй ажиллаж байгаа багш нар байгаа бол хүүхэд ер нь бага насндаа тэр өсвөр нас хүртэлж тэр хүүхэд маш их бүлээн зөвшөөрөгдөв. Үнэлэгдэх, хүндлэгдэх гэдэг ийм хэрэгцээ маш өндөр байдаг гэсэн. Тэгэхээр тэр хэрэгцээг нь өгөөсгөх тийм ээ. Тэр хэрэгцээнд нь төлөхгүй байх юм бол хүүхэд маш сэтэл багтай, мөн суралцах үйл явц бол бас төдий хэмжээгээр сул байна гэж бодож үздэг. За дараа нь бол бид нар мэдээж сурахгүй тийм ээ. Яг шууд өөрчлөхгүй. Гэхдээ тухайн одоо хүүхдийн тэр бие хүнийг бүтээлцэхэд нь илүү тусалж байгаа, чиглүүлж байгаа, дэмжиж байгаа тийм ээ. Тэгэхээр тэрийг болоод бас нэг талаасаа багш нар өөртөө ойлгох нь, нөгөө талаасаа бас эцэг эхчүүд зүг байна тийм ээ. За тэгээ мэдээж бол эцэг их хамгаалагчийн бас би түрүү хэлсэн тийм ээ. Тэрийн халуун зулаан уур амьсгал дэмжлэг гэдэг бол бас маш чухал оролцоо болоод бас чухал байна. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. Тэгээд та хэдийн